Ding 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 Амралтын өдрийн мэнд төргийн үзэгчтэй 25 дугаар суваг телевиз та тооны нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэхээр зураглаач алдар зураглаач шижир нар ажиллаж байна. За, тун удахгүй хэдхэн хоногийн дараа буюу 3 дугаар сарын 18-ны өдөр одоо Монгол цэргийн өдөр дохион тун удахгүй одоо цэргийн баяр болох гэж байна. За, энэхүү өдөр бол мэдээж одоо 1921 онд өдийгөөс одоо 101 жилийн өмнө их жанжин Сүхбаатарын удирдлагын дор ардын журам цэрэг хяактыг чөлөөж исэн юм түүхэн өдөр. За энэ өдрийг бол ардын баг хурлаас хурлын 32 дугаар тогтоол гэдэг зүйлээр бол 1946 он хавцаад тухай одоо бүх нийтийн баярын өдөр болох юм шийдвэр гарч ирсэн юм байна. Энэ үеэс одоо орчин цагийн Монгол цэргийн одоо үүсэл хөгжил одоо холбоотой ийм өдрөө гэж үздэг юм байна. За тэгээд өнөөдөр манай нэвтрүүлгийн багийнхан бол за ямар нэгэн байдлаар цэргийн байгууллагатай холбогдъё гэдэг үүднээс одоо яг энэ цэргийн дуу үжигийн чуулгын гадаа ирчгээ дийшээ бас хүмүүстэй орж уулзлаа. За одоо бас ийшээ жанжин штаб руу бас түрүү орж уулзаад хүмүүстэй холбогдлоо. Тэгээд хоног хайл энэ хавьяасаа олё хэдүүлээ гэж зорж яваад Батсүх гээд нэг хурандаагийнхыг оллоо. Явж исэн зөвшөөрсөн. Одоо тэгээд хэдүүлээ жанжин штаб руугаа ороод одоо хонуулахыг зөвшөөрсөн айлынхаа хүнтэй уулзъя. Энэ үр чинь бас хамаагүй нөгөө оруулж гаргахгүй. За тэгээд бас нэг цэргийн үүх түүхээ ярьчих тийм ээ. Сонирхолтой айлыг олох гэж бас нэлээдгүй эрэл хайгал бол. Тэгээд одоо яг өнөөгийн цэргийн дэвс хүчний одоо үүх түүх, өнөөгийн байдал, за одоо өшөө маш сонирхолтой олон түүхүүдийг ярих байх гэж найдаж байна. За хэдүүлээ штаб руу шууд. За орох зөвшөөрлөө аваад, үнэлгээ аваад, бүртгүүлээд, халуунаа хэмжүүлээд тэгээ ордог юм шиг байж бас. Ийш. Цаашлаа. За сайн байна уу? За сайн байна уу? За сайхан орж байна. Сайхан орж байна. За алба өндрөө. Өндөр байна. За алба өндрөө. Сайхан орж байгаа юм уу? Сайхан орж байна. За сууцгаа. Суучих уу шээ? Суу. Өдөртөө тогтоо явах чинь. За гүцдэг. За баярлалаа дөө. За ямарч байсан тун удахгүй болох гэж байгаа Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр маа телевизийнхаа яриад өглөөгөрийн жанжин штаб, за энэ хажуугийн цэргийн дуугчгийн чуулга гэж батлан хамгаалах яам гэж нэлээд хэдэн гасаадаар ороод хоног хайл хайгаад өө. Одоо нуугаад явах тийм. Тэгээд хоног хайл хайгаад бас нэг одоо Монгол цэргийн өдөр болох гэж байна. За энэ тухай бас нэг холбогдуулаад бас нэг сайхан цэргийн хүүхд түүхтэй өнөд хончих гэсэн гэж хайж явж яагаад тэгээд явж ирсэн өөрөө чинь холбогдох хүмүүсээр нэг саргаад түр уцаар ирсэн шүү дээ. Тэгээ олоод ирлээ. Тэгээ өнөөдөр хоног зөвшөөрлөө аль биесээр авчиидгүй. Очиж болно шүү дээ. За хонд болно. Одоо бас энэ чинь цэргийн чинь ном журамтаа бас би чинь өөрийнхөө дээд шатны дарганаас бас дээр нь ихнэр гэр бүлийнхээ өнөөс бас зөвшөөрөл авахтай олон дарганаар ийм учраас одоо ингэж зөвшөөрөл авч болно хонж болно. За зөвшөөрлөөр нь авсан байгаа юу одоо авах уу? Эхний ээлжинд бол ганц нэг хүмүүс мэдсэн байгаа. Мэдсэн байгаа. Би энэ дарга нартай хэлтгэсэн. Дарга нар өглөө ерөнхий надад нэг чиглэл өгсөн. Тэгээд энэ шаллаар бас яаж яагаа вэ? Гэрийн дарга одоо мдэг байгаа. Гэрийн дарга хэлэнтэй. Гэрийн дарга гэдэг үг чи ороо аяар. Зөвхөн турд нам нь бол өнөөдөр хонохыг зөвшөөрсөн. Хэдүүлээ өнөөдөр Бацх хурандагийн ажил талбартай танилцсан. За мөн гэр бүлтэй танилцсан. Тэгээд ажил дээрээс нь хоёулаа зураг эхэлж байгаа юм чи бас нэг ажлынхаа тухай жоохон ярилцаад ажлаа сайхан танилцуулчаад тэгээд цаашлах. За. Бацхтын турандаа манай үзэгчдод бас өөрийгөө сайхан танилцуулъя. Бас ажил албаа танилцуулъя тийм. Хоёул ажил дээр байгаа нэрийг юу лээ. Гэртээ очиод цаан гэрийн тухай. За тэгвэл. За намайг дэд турандаа Бацх гэдэг. Зөвхөн жанжинштабын сургалтын бодлого зохицуулалтын хэлтсийн төлөлтийн мэрэгчлэлтэн. Тэг. За би одоо зэвсэгтчинд 21 дэх жилдээ албааж байна. Тэгэхээр ер нь зэвсэгт хүчинд одоо айранд албад хаах цэргийн хүн болох энэ улс суурь хаанаас эхэлтэй? За би төрснөтг бол Өөрөнгөө аймгийн Сандсун. За манай Өөрөнгөч ер нь цэргийн жанжид ер нь цэргийн одоо хүмүүс ихтэй. Тэр маань одоо бас их нөлөөж 10 жилд багтал цэргийн хүн болъё
Ер нь цэргийн хувцас өмсөж цэргийн буу шийдэм өөрсдөө хийж ингэж одоо байлдаа тоглож ирсний нэг маань надад улбаа маань одоо энэ цэргийн Өөр хангаа ер нь тийм цэргийн одоо юм уу ихтэй үү тий? жанжид ер нь ихтэй шүү. Тийм үү? Тий. Анх одоо 10 жилийн 3 банд маань яг цэргийн сургуульд орыг гуруулаа зорилго нэгдээд нэг анги яг 10 жилийн хамт төгсөөд тэгээд Батлан улс сургуульд гуруулаа конкурстж анх тэгж орчлоо. Тэгээд гуруулаа орсон. Тэгээд одоо хоёр надаас хад нэг залуу маань ажиллаж байгаа. Нэг нь цаг хугацаанд ажилласаа гарчсан өөр хоёр мэдсэн зэрэг явж байгаа. Хүүхдүүд хасаад ер нь цэргийн хүн болёо гэсэн мөрөд. Ер нь тийм шүү. Тэгээд одоо 21 жил тууштай энэ салбарт тэгж гэж яваа. Дэд хурандаа хэмээх хэрхэн хүнтэй цолыг хэдэн онд авбаа? Дэд хурандаас л одоо 2 жилийн өмнө. 2 жилийн өмнө. Одоо цолтын ирэн дээр бол хурандаа тий? Тэгээ хурандагийн дээр юу юм бэ? Генерал, бригадийн генерал. Генерал учин бригадийн генерал ямар генерал, эслэгч генерал гэдэг ингээд яах юм биш тий. За тэгээд хэдүүлээ өнөөдөр шууд ажил тарахаар гэрлүүгөө явах уу? Яах вэ? Ямар ажлын хуваар нь ямар хаа? За би яг нь одоо гараад энэ хужруулангийн сургалтын төв дээр нэг тэмцээний бэлтгэлтэй байгаа. Нэг буудлагын тэмцээний бэлтгэл. Энэ манай ажлын одоо цэргийн баяр төхөөлөлтөөр айгүй олон тэмцээн аврал дарга хэмжээний зохион байгуулдаг. Тэрний нэг маань одоо энэ цол бүхэн сайхан гэдэг тэмцээн болох гэдэг. А тэрнэд одоо буудлагын төрлөөр бас оролцох гээд өөрийгөө бэлтгээд тэнд бас л тэгээд манай баг тамирчид бас тэнд бэлтгэл гарчсан байж. Одоо тэгээд намаа хүрээд ирсэн тэрийг болчихоо байгаа юу? Одоо очиж болох бэлтгэл хийхгүй болохгүй баг маань тэнд багаар үзэлдэх. Тэгээд нөгөө цол бүхэн сайхан гэдэг одоо бидний дэд хурандаа цолтой багууд энэ тамирчид маань энд хүлээж байгаа. Тэр чинь нөгөө бүх цолыг хамгаалах, нэрүүндийг хамгаалах тийм бүх хүмүүс одоо бүх цолны хүмүүс ч өөрсдөө өрсөлдөн. Тэгэхээр бас нэг дэд хурандаа ахлах офицер гэдэг цолыг бас хамгаалахын тулд өөрийгөө бас бэлтгэх хэрэгтэй. Ер нь би өөрөө бас нөгөө цэргийн сургалт бэлтгэлийн хариуцлагатай учраас бас спортоор Дангай буудлагын спорт, цэрэгжлийн спортоор хичээллэх сонирхолтой хичээлдэг юм. За тэгвэл тэгээ буудлагатай. Буудлагын бэлтгэлтэй биш үү? Буудлын бэлтгэлтэй. Манайх одоо бэлтгэлээ хийж яах гэл дуудаал энэ. Би хамаагүй буудаж яадаг газар мазар хүмүүст оруулах болов? Яг би дараагаасаа зөвшөөрөл аваад тэгээд очиж болно. За тэгвэл тийш очичаа тэгээд одоо гэрлүүл очих болно те. Ам бол хэдүүлээ. Ам бол эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Охинтой, нэг охинтой. Охин маань цэцэрлэгт явдаг. За нэлэх юм биш. Том албатай. Тийм. Бүгдөө л одоо гурлал албатай хүмүүс. Гурлал албатай. Өглөө гурлал паркээс салаад тэгээд орой 3 талаас цөглөндөө. За би зүгээр энэ өрөөнд чи орж ирэл ингээд бас андаараа сууж илаа л да. Бас их сонирхолтой зүйлүүд байх шиг байна. Энэ бол сүнэрэн боо юм ба штэ. Сүнэрэн боо. Жигэн гэж ойлгож болохгүй биш үү? Энэ их гоё медалууд байна да. За энэ медалууд ерөнхийдөө би өөрөө түрүү хэлсэн тийм цэрэгжлийн спорт орогчилэх юм. Тийм сонирхолтой. Тэгээд дээр нь манай одоо миний яг ажиллаж байгаа цэргийн сургалт бодлого зохицуултыг хэлсэн маань яг энэ биеийн тамирын тасагтай өөрөө цэрэгжлийн спортыг хариуцж одоо цэргийн байгууллагын зөвшөөрөгчөнд цэрэгжлийн спортыг одоо удирдах зохион байгуулах тийм хэрэгжүүлэхийн ажлыг явуулдаг учраас энд тэгээд тэрэнд одоо цэрэгжлийн спортын төрлүүд дээр олгогддог медаль зэргүүд маань энэ дээр ингээд байна. За та бүхэн мэдж байгаа одоо цэргийн алба хаасан бол нэг онц буудагч одоо дээр үе ахнаар одоо ингээд ингэртэй зүүчээд ирдэг биш. Тэр тэмдэг маань энэ хуучныхын загвар энэ. За энэ доотлынхын энэ 3 бол одоо шинжилсэн загвар. Одоо энэ хуцас цэргийн албагаа таалагдж байгаа цэргийн албаа агчд маань энэ онц сурлагтан, тамирчиндээ ачин, онц буудагч гэдэг юм ийм төрлийн одоо болсон байна. За энэ одоо цэрэгжлийн спортоор хичээлж байгаа цэрэгжлийн спорт гэдэг маань одоо ерөнхийдөө 10 гаруй төрлийн цэрэгжлийн спортын төрлөө. Жишээ нь одоо гэр өргөлт, одоо цэрэгжлийн буудлага 3 төрөл гэдэг юм. Ийм төрлөөр амжилт гаргасан эхний 3 байрт эзэлсэн тамирчид байгаа. Зэргийн медалууд. А энэ болохоор яг нэг олгодог нэг алт мөнгөн медаль, алт мөнгө хүрэл медаль гэдэг энэ төрөл нь яг зөвшөөрчний одоо үндсэн стандартаар хийсэн медалууд байна. За энэ бол хуучин загвар нь. Хуучин одоо нэлийн дээр үед энийг юм ч олгодог байсан байна. За энэ голын энэ маань одоо зөвшөөрчний биеийн тамирын спортын алтар гэдэг ийм одоо медалийн нэр нь олон жил одоо цэрэгжлийн спортоор гавьяа байгуулсан хүнд олгодог гаргасан хүмүүстэй оролцдог. Тийм хүнд олгодог. Хүндтэй медаль байна. Хүндтэй медаль. Тийм байна тий. Эдлэр нь ямар. За энэ болохоор та бүхэн мэдж байгаа хүн нөгөө Орос Албаны улсаас жил болгон зохион байгуулсан цэргийн наадам гэдэг. Тэрний нэг төрөл болох 10 морин цэргийн уралдаан гэдэг та өнөр сонсч байсан. Энийг одоо оролцож байгаа медалууд. Энэ ер нь манай зөвшөөрөгч маань энэ 2010 оноос энэ армийн тоглолт гэдэг юмд одоо оролцогч ажиглагч статусаар явж байгаад 2019 оноос энэ яг энэ 10 морин цэргийн уралдааныг зохион байгуулагч болсон байна. Тэгээд тэрнийхээ 19 онд одоо 2019 онд
манайхын 10-р мөрөн цэргийн хурлыг Монгол улстай энэ зөвшөөрлийн сургалтын төв дээр зохион байгуулсан. Тэрнийхээ одоо медалийн сүмнэрийн юмнуудыг энэ бас энэ дээр ингээд яатсан. Жил болгоор амжилттай оролцдог. Манайх өөрсдөө яг нөгөө эртний одоо морь цэрэг уламжлал манай Монголоос гаралтай тийм ээ Төв Азиас гаралтай гэдэг утгаараа энэ бас морь 10 гэдэг чи одоо морин цэргийн явуултаа энийг бас ингээд зохион байгуулсан. Энэ юм байна. Одоо медалууд ахна тийм. Энэ зүгээр та ингээд дээж болоход тавьсан мөн та бүгд нь бас энд оролцоод хүртсэн медалууд уу? За энэ дээр бол дээж болгосон. Би энэ дотор бас өөрөө би бас цэрэгчлийн спортын мастерын цолтой. Тэгээд миний оролцож зүг хүртэж байсан медалууд маань зарим нь одоо сүгнээрээс өнөд цуглуулсан медалууд. Зарим нь авсан, зарим нь бол одоо ийм медаль байдгийн шүү гэдэг. Гэртээ очиж байгаа бас өөрийнхөө хувийн юмнуудаас харуулъя. Тэрхийг үз бас гоё баримлууд байна тийм. За энэ маань одоо манай зөвшөөрчний нэгтгэл анги байгууллагуудын бас өөрсдийнх нь бэлэгдэл. Жишээ нь одоо энэ наан урдаа буутаа шүхүртэй байна гэдэг одоо шүхүр сантай ангийн бэлэгдэл байна. Энэ холбооных байна, холбооны ангийнх байна. Тэр цаана төрөө хүнд таруулах байна. Гэдэг ингээд энэ ангиудын бэлэгдэлийн юмнууд бас байна. Өөрөөсөө онцлог харуулсан нэг юм. Сүмнэртэй байна гэдэг тийм. За энэ дотор бол медаль байна. Медалууд одоо дурсгалын зүйл сүйдэл байгаа. Ер нь би бас ийм хоббитэй дурсгалын зүйл юу цуглуулах. Гэртээ болоод ажлын байран дээр. Тэр цонхон дээр хөөрхөн танк гоё тийм. Энэ дандаа л нэг ангиудын бэлэгдэл. Тэр хүнд таруулын малгай. Тий. Энэ хүнд таруулын малгай яг одоо нөгөө бүх зэргийн хар сүлд гэж таа хүн мэдж байгаа тий. Их хар сүлдчний одоо сүлдч гэж юм Батлан сайдын тушаалаар бас томилогдож одоо их хар сүлдийг сэнгүүлэх, зайлах ажиллагаанд одоо ингэж оролцдог бас би тэр эндний нэг одоо их сүлдчээр нь ажил. Тэгээд тэр энэ одоо миний малгай хувцсан. Энэ бол их хар сүлдчний малгай авах нь шүү дээ. Та тэр их хар сүлдийг одоо залах үйл ажиллагаанд бол энэ одоо сүлдч одоо энэ дээр энэ зураг нь энэ илт сүлдч байхгүй. Нэгөөсөндөө өрний илт сүлдч гэдэг энд ингээд тэгээд энэ хувцас бол одоо нандик нэг дахих болохоор өмсөв. Тэгээд тэр үедээ л болохоор өмсөв. Тэгээд явдаг хана шүү дээ. Оо ямар гоё юм бэ. Мен одоо жил сайдын тушаалаар ингэж томилогддгийг. Их хар сүлдийг зэнгүүлэх ажил маань 2 жилд нэг удаа. Тусгай одоо төлөвлөгөөгөөр хэрэгжүүлдэг арга хэмжээ байна шүү дээ, тий. За гэх юмшчлаа. За тэгээ хойлоо тэгвэл юу руу хөдлөхөө? Тэгээ. Нөлөө. Хожруулан сургалтын шир. Энд яа буудлын төв байт юм. Буудлын манай буудлын сургалтын төв байдаг шүү дээ. За тэгвэл сонирхолтой байна. Манай үйлчлэлд бас сонирхолтой байх бах. За тэгээ хувцас үлээ хэрэг хувцас болчихоо тэгээд. Аваад нэвтрүүлэг үргэлжилж байна. Бацах дэд турандаа бид хоёр одоо сургалтын төв дээр ирсэн баг шиг байна тий. За та яг одоо энэ ч хийдэг ажил үргийнхаа тухай, процедурынхаа тухай манай үзэгчдэд бас нэг жоохон бэлгэрэнгүү танилцуулчихвал болно тий. За тэгээ. За ер нь бол одоо зөвшөөрчний үндсэн сургалтын төв буюу одоо буудлагын талбайг та бүхэн мэдж байгаа тийм. Энэ маань одоо үндсэндээ бидний одоо автомат буудлагын зэвсгэлийн талбай. За мөн одоо тактикийн буудлага буюу одоо сүүлийн үед та мэдж байгаа нь ойрон зай хурдан буудлага гэдэг энэ чиглэлийн талбай дээр одоо та бүхэн ирчээд бид нар түрүүн ажлын байранд ярьсан нөгөө тэмцээний бэлтгэл хийж байгаа манай тамирчид маань энд байгаа гэдэг. Одоо бид нэр энэ дасгалыг боловсруулах гэдэг энэ тамирчид маань нэлээд бэлтгэлээ хийцэн юм яаж байна. За манай хилцэн ер нь үний одоо яг өнөөдөр одоо аль басж байгаа энэ хилцэн сэргийн сургалт бэлтгэл буюу одоо өнөөдөр яг зэвсгэгчний бие бүрэлдэхүүний одоо сургаж бэлтгэх үндсэн үүрэгтэй. Энэ чиглэлийнхаа хүрээнд одоо бас бид нар чи өөрсдийгөө бас давхар бэлтгэж хүмүүстэй сургах тийм ээ хүмүүсээ бэлтгэх энэ юм дээр бас өөрсдөө үлгэрлэж манлайлж ингэж байх хэрэгтэй ийм үүрэгтэй. Тэгээд ер нь бол бие бүрэлдэхүүнийхээ үндсэн сургалтын одоо бэлтгэлийг хангах тийм ээ өнөөдөр бид 50 цагт гүйцэтгэх одоо ер нь одоо улс орноо батлан хамгаалах үндсэн үүргийнхээ хүрээнд бид нар чинь байнгын бэлтгэлтэй байж тэр энэ үндсэн үүргээ биелүүлнэ. Тийм учраас энэ дээр ингээд бодлогын талбай дээр ирсэн. Энэ одоо ингээд төхөөрөмжлөсөн бай. Ер нь одоо манай батлан хамгаалагт байгаа ер нь дэд хурандаа ер нь одоо өдөр талбанд шол хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар маань ч гэсэн ер нь ингээд сургалт бэлтгэл дээр байнга ордог. Байнга хамгаалдаг яг. Ер нь одоо бид нар чинь ер нь одоо 1000 өдөр
Тэгэхээр нэг үйл тэр л үгс ер нь бол бид байнгын сургалт үлтгэлтэй байж. Ер нь одоо ингээд инженер техникийн ажил та бас мэдж байгаа тийм ээ. Нарийн мэрэгжлийн ажлууд чинь байнга л өөрөө тэрийгээ суурж баяжуулж орлого хийж давтаж одоо өөрийнхөө рефлекс өөрийнхөө одоо тэр дадлал болгож ижил тэр чадвартай эзэмшдэг. Тэрний нэгэн адил яг цэргийн мэрэгжил цэргийн энэ боловсрол гэдэг чинь байнга л бэлтгэлтэй одоо буу шийдэм ялангуяа одоо байлдааны зэвсгэл байлдааны техниктэй харьцдаг хүмүүс чинь тэрэндээ үргэлж одоо бэлтгэж өөрийгөө одоо байнга бэлдэж ижлэнд амжилт гаргаж үр дүнтэй одоо байх. Та бол одоо яг энэ одоо цэргийн спортоор одоо хичээлээ спортын мастер болтлоо явцсан байгаа. Ер нь спортын мастерууд хэр олон байд юм бэ? Энэ нь одоо зэрэгжлийн спортын мастер, дид мастер одоо манай чинь 200 гаруй зэрэгжлийн спортын хүмүүс байна. Тэгээд одоо би чи одоо 2001 онд л яг цэргийн хүн болоолоос тэрнээс хойш зэрэгжлийн спортоор хичээллээ. Одоо багш нарын удирдлагын доор нэг хичээлж гэж явсан да. Ер нь бол зэрэгжлийн спорт гэдэг чинь тэгэл ер нь яг л бусад спорт нийт эмийн таймар бусад спортоос ялгаатай нь яг үндсэндээ яг цэргийн хүний хөдөлмөр өөрийн бие биелдрийг хөгжүүлэх яг цэрэг хүнд одоо байлдааны талбарт ямар үүрэг үүсдэх вэ тийм ээ. Тэр нь чиглэсэн бие биелдрийн болоо сэтгэл зүйн хатуужлыг олгодог энэ онцлогтой спорт баг шүү. За одоо эн чинь бол яг ямар үйл ажиллагаа явагдах вэ? За энд одоо нөгөө түрүү хэлсэн бид нэр цэргийн баяр төгсөж байгаа энэтэй холбогдуулаад манай хас одоо жил бол уламжлалт болгон зохион байгуулалт цол бүхэн сайхан тэмцээн тэрний бэлтгэлийг хангахаар одоо манай тамирчид маань ингээ хувирын дагуулж байна. Бэлтгэлээ. Би нэг багийнхны гишүүн дээр өөрсдөө бас энд нартай бас зарим нэгд нь бэлтгээл юм дадлал дасгалуудаа зааж өгнө. Тэрнтэйгээ хамт бас явах юм. Танаа багийнхан бол баярлж байгаа бах та. Спортын мастер багтаа авцсан ч одоо ялна гэсэн хэлбэл байгаа шүү дээ. За тийм баг. За тэгвэл зүгээр үзэгчтэй сонирн болгоо та бүхний бэлтгэлийн үйл явцыг бас нэг жоохон сонирхох болно тийм. За амжилтсан. За өнөөдөр одоо бид бүхний нөгөө цол бүхэн сайхан тэмцээний бэлтгэл явагдана. За хэдүүлээ энд буудлагын дасгал боловсруулна. За гар бууны тактикийн буудлага автоматын тактикийн буудлагын дасгалыг боловсруулна. За тэгэхээр энд одоо хэдүүлээ буудлагын дасгал боловсруулсан аюулгүй байдлыг нэгдүгээрт маш сайн галын одоо сахилгыг маш сайн байна. За дасгалыг боловсруулах үйл ажиллагааны дарааллыг бол би та бүхэнд өөрсдөө хийж үзүүлнэ. Үндсэндээ одоо энэ бэлтгэгдсэн байгаа та хэдүүлээ энэ цэлийн оройнуудыг харж байна тийм ээ. Энэ цэлийн оройн дээр хэдүүлээ дасгалаа боловсруулна. Билээ. Ална дуслаа. Сургалтын төв дээр ирсэн байх үед харин Аз тараад бас одоо Монгол улсын гаяа тасгалжуулагч одоо яг энэ цэрэгжилтийн спортын одоо бүх мастеруудыг одоо гар дээрээ одоо өлгийдэн гаргасан одоо ахлах тасгалжуулагч хурандаа цог эрдэнэ ах манаас байж таарлаа. Сайхан аварж байна уу? Сайхан сайхан аварж байна. Сайхан залб өндөр үү? Маш өндөр байна. Сайхан байна. Тий. Сүүлийн үеийн одоо албаны сонир сайхан юм байна. Алб өндөр албы одоо манай зөвхөшний цэрэг албаагчд маань өдөр тутмынхаа сургалтынхаа баян бэлэн байх албаа бол баян өндөрт хийж байгаа. Цэргийн хүмүүс ер нь бол органик хуулиараа бол эх орны өмнө баян бэлэн байх ёстой. Эсвэл сургач гэдэг ийм л хоёр үүрэгтэй шүү дээ. Тэгээд тэр үүргээ бол маш сайн биелүүлж байгаа гэж бодож байгаа. Одоо бодохгүй цэргийн баяр тохиолоо тийм ээ. Монгол цэргийн өдөр тохиох гэж байна. Уралдаан тэмцээнүүд их болж байна уу? Ер нь байлдагчдад маань хэр сайхан амжилттай бэлтгэлээ хангаж байна. Тэгээ ер нь бол Монгол цэргийн өдөр энэ түүхт баяр маань одоо бас 101 жилийг ааг тэмдэглэж байна. Тэгээ энэ баяраар бас манай зөвлөгччин маань бас тодорхой хэмжээний том ажлуудыг 100 жилээрээ 101 жилээрээ том ажлуудыг зохион байгуулж төлөвлөж ирсэн. За тэрний одоо нэг их хэсэг нь бол одоо бас хүмүүсээ алдаршуулах, за энэ хүмүүсийг бас олон таниулах, за магадгүй одоо зөвлөгчний ажил амьдралыг олон түмэнд та бүхэндээ сурталчлах одоо ийм ажлын нэг нь одоо өнөөдөр танаа хоногээд энэ сайхан нэвтрүүлгээр миний шав манай сургалтын хэлтсийн манай офицер дэд турандаа бацх маань орж байгаа би их тааламжтай баяртай байна тий. Одоо манай цогоо засгалжуулагчийг бол одоо хурандаа цогоо гэхээс илүү одоо цэргийнхэн дундаа бол буурал цогоо гэдгээр нь бол андахгүй. Ер нь одоо энэ спортын мастерууд миний зөвөр одоо мэдхийн таны шавнар бол одоо бүр дэлхийн хэмжээний тамирчид хүртэл байгаа шүү дээ. Тэгэл одоо би шин алдар спорт хороо гэж одоо та бүхний мэдих зөвлөгчний маань энэ том байгууллагыг
20 жил одоо орлого дараагаар ажиллаж толгойж ирсэн. Тэгээ Балжны аврагтайгаа 14 жил, өсгөө 2 аврагтай 6 жил ажиллаж ингэж энэ байгууллага удирдах явж байгаа. Үүнээс одоо олон аврагууд, олимпийн одоо медальтангууд, гавиатангууд, олон одоо алдартай хүмүүс, за авраг арслангууд төрсөн түүхтэй. Тэгээ гэр бүлийнх нь хүн нь бас спортын мастер спорттой. Энэ хоёр манд ер нь хэр шавтай. За ер нь бол манай Батцог хишгээ гэр бүлийн нүнд хишгээ гэж бас тэ сайхан өсгөө би. За энэ хоёр маань бол одоо бас зэрэглэлийн спорт энэ төрлөөр хичээлээд мастер болтлоо одоо явна гэдэг бол бас эдгээр залуучуудын маань бол бас чанарыг харуулж яана гэж би харж байгаа. Манай энэ зэрэглэлийн спортын төрлөөр мастер, дэд мастер 1 2 3 дугаар зэрэг биелүүлнэ гэдэг нь нэлээд хүнд. Маш хүнд. Яг бол зүгээр цэвэр спортын их спортын болоод нийтийн мэндийн төрлөөр бол бас магадгүй бас тодорхой хэмжээ чиглээд хүн бэлтгэл сурвалжаа хийвэл бололцоотой. Зэрэглэлийн спортын төрлөөр гэдэг маань үндсэндээ одоо энэ их том бүрэлдэхүүн дотроос цойрж, тодорч гарч бэлтгэл оюунаараа, чадвараараа гарч зэрэглэлийн мастер, дэд мастер хийнэ гэдэг бол тийм ч амар ажил биш. Тэгээ манай хоёр бол ер нь бол одоо анх элитийн батальон гэдэг одоо та бүхэн ард түмэн дотор мэддэг 150 дугаар манай батальонд л одоо байхаас эхлээд л одоо залуучууд хүүхдүүд байхаас эхлээд зэрэглэлийн спортоо хичээлж марш таахдаг, оны авраг, зэрэглэлийн буудлага, зэргийн 3 төрөлд одоо саадын зурц гэдэг маш олон төрлүүд бий л дээ. Тэргээр хичээлж явж манай Батцог маань өөрөө зэрэглэлийн спортын мастер залуу билүүж исэн. Сайн шав байсан. Гэр бүлийн үнэн нь бол одоо анхны эмэгтэй. Манай энэ ажиллагаанд явсан, ажиглагчаар явсан бас анхдагч нарын нэг. Тэгээд бас одоо анхны тэр марш тактикийн эмэгтэй тасаг орж амжилт гаргаж одоо дүгнүүлж байхын үед тэр тасгийг удирдах олон удаа аврах хамгаалж тэгээд зэвсэгчний төдийгүй зэвсэгчний ерөнхий хамгаалагч нар хэмжиж хүчний төрийн цэргийн байгууллагын доторх марш тактикт бас олон удаа тэргүүлж марш хүртэл авсан юм эмэгтэй хүн байгаа. Яриа өгсөнд маш их баярлалаа. За та бүхэнд амжилт хүсье. Шавьдаа амжилт хүсье. Олдон Бургер брендийн лактоз агуулгагүй десертний бэлэн бэлтгэц оргилын бүх салбаруудад шинээр ирлээ. Хайртай бурхан. Юна ресторан. Тэнүү. Кубаночка ачва. Кубаночка. Уламжлалт Орос технологи. Сансар хаач байхгүй хамгийн хэм хүнээр худалдаач байна. Сансар сүлжээдэлхүүр. Цэвэр арцаар баяжуулан бүтээв. Ой, арцны үндэ хамгийн гоё. Чита. Юу гэдэг нь ойлгомжтой авдаг самар байна да. Ягаад самар идэх ёстой харин читаалтаа. Монголчуудын хийж бүтээх чадварыг дэлхийд таниулсан онцгой нэгэн ажил галбын говьд үргэлжилж байна. Газрын гадаргуугаас доош 1 км 300 метрийн гүнд буюу Blue Sky цамхагийг 12 давхарласантай тэнцэх хэмжээний гүнд автоматжуулалт инновацаар тоноглогдсон дижитал уул уурхай үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Гүний уурхай нь 200 км үргэлжлэх 5 метрийн диаметртэй цэвэр агаар, ус, цахилгаан, халаалтын систем ашиглалтыг шилэн кабель, Wi-Fi-аар бүрэн автоматжуулсан хэсэг бүхий түнэлүүдээс бүрдэх юм. Уурхайд ашиглагдж буй машин техник инженеруудын хяналтын дор ухаалаг удирдлагын систем холбогдсон мэдээлэл солилцож ажилдаг. Гүний уурхай руу нэвтэрсэн хүн машин техник бүрийн байрлалыг тогтоож аюулгүй ажиллагаа удирдах зорилттой онцгой дэвшилтэд ухаалаг системийг дэлхийд анхлан нэвтрүүлсэн Монгол дижитал уурхайн эхлэл энд газрын гүнд тавигдж байна. Гүний уурхайд хүдрийн биетийг тэслэн олборлж анхдагч бодлоорт бутлан налуу амны тууцан дамжуулгаар дамжин үнэт металл, зэсийн түүхийн эд газрын гадар дээр гарч ирэн Монголын бүтээгдэхүүн дэлхийг зорино. Оюун толгой эх орныхоо ирээдүйг бүтээлцэн. Пиковит гэр бүлийн эрүүл мэндийг 3 үеийн турш хамгаалсаар байна. Пиковит сироп нь хүүхдийн эрүүл чирэг өсөлт хөгжилтөнд зайлшгүй шаардлагатай 9 төрлийн амин дэмийг агуулдаг. Ориотой хамт тоол, бүжгэл, баярал. Орио үргэлж хөгжилд.
Сетанасал хамрын битүүх хормын дотор арилгана. Цацлаа үйлчлэлээ. Хамар амьдралд хөг их шиг нэмэх зэмсэг. Сетанасал хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцсан уу? Тогооч нар минь ээ. Шинэхэн Alpen Gold десертийг амтлаад үзээрэй. Хамгийн амтлаг төрөл бүрийн шанцтай. Таны дуртай амттанг Alpen Gold хавтгай шоколад өөртөө шингэлээ. Хур дөнгөний дээд Fujifilm Сугуатрын талбай. Нарны элч дэлхийг дулаацуулна. Салхины хүчээр хотыг гэрэлтүүлнэ. Голын урсгал эрчим хүчээр үйлдвэрийг хангана. Харин та элч хүчийг хаанаас авах вэ? Эмэгтэйчүүдэд зориулсан Dovit, эрчүүдэд зориулсан Dovit. Dovit эрчүүд ба эмэгтэйчүүдэд зориулсан амьд эрч зүйцийн үйлдэл. Тань боцноос ч илүү боломжтой. Чита. Юу гэдэг нь ойлгомжтой автор самар байна да. Ягаад самар идэх ёстой харин чита та. Цэвэр арцаар баяжуулан бүтээв. Гоё арцны үндэ хамгийн гоё. Сансар хаач байхгүй хамгийн хэм хүнээр худалдаалж байна. Сансар сүлжээ дэлгүүр. Авда Кубаночка аваад гэж. Таныг ахав уу, намайг ахав уу? Хүүг авъя. Кубаночка уламжлалт Орос технологи. Хайртай бүхэндээ Юна ресторан. Олдон бургер брендийн лактоз агуулгагүй десертний бэлэн бэлтгэц оргилын бүх салбаруудад шинээр ирлээ. Билээ. За иймэрхүү байдлаар дасгалыг боловсруулна. Тэгэхээр гол нь гар бууныхаа юун дээр сая дасгалын дарааллыг харсан тийм ээ. Хаалгаар ороод эхний илэрж байгаа энэ стингер байг устгаад тэгээд хаашаа хөдөлгөөн үйлдэл энд илэрсэн цэлийг хэлээд цэлийнхээ илэрх дараалалаа гол нь тийм ээ. Тэгээд одоо гол нь хугацаа дээр нь өөрсдийн өгсөн галт хэрэгслийнхаа хуурилтыг маш сайн ягараа болж игэл цэл тод хараад нэг цэлдээ нэг сум устгах юм бол бид амжилт дээр нь хугацаа юмх ийм юу багш сая. Аднаа дуслаа. Явсан хон шившэрлэг өгсөн шүү дээ. Би ч олон дарга шившэрлээ авсан ойлоо. За сайн байна уу? За, жочинтой ирлээ дээ. За сайхан урч байна уу? Сайхан урч байна уу? Сайхан. За авч байгаа тухтай яриа тий. Бус бүтээгч тавнудан. За маань нэвтрүүлэг үргэлжилж байна. Гэж явсаар хагаад явж хэлсэн бид турандаа Бацгийн гэрт хүрээд ирлээ. Наашаа бас түгжрээс үрхий биш үү? Ааш үгүй юм. Түгжирд юм биш үү те? Нутаг ус. Бацх маань ер нь аль нутаг, аль сумынх уу? Аав ээж нь юу хийдэг хүмүүс үү? Ах дүү хийдүүлээ. Тэр тухайгаа идэж байгаа яриа тхөө. Би Өврангай аймгийн Санд сум төрсөн. Аав ээжээсээ гуруулаа. 2 дүүтэй, 1 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. Аав ээж нь л одоо бас ажилчин, малчин хүмүүс. Тэгээд нутаг орондоо бас малтай ажиллаж хөдөлмөрлж ийм хүмүүс байгаа. Би өөрөө Өврангай аймгийн Санд сум төрж өсөөд 10 жилийн сургууль бүх юм тэнд төгсөөд. Оо Санд доо. Тэндээсээ би их сургуультай Батлангуулах сургуульд хэлсэж ороод. За манай Бацгийн гэргий хэн блэ? Хишгэ. За Даска. Ер нь бол сандад багнаас хүүхднаас өнгөрөөд оюутан болоод хот руу нэг мөсөө орж ирсэн тий.
Батлан хамгаалахын их сургуульд ер нь та нарын үед одоо конкурс хэрхэн авдаг бай? Тэр үед шалгуур өндөр байв. Ер нь наашаага заавал одоо энэ цэргийн сургууль сонгох болсон шалтгаан нь юу байв? Би тэр хүмүүс ажлын байран дээр байж захта ярьсан цэргийн хүмүүс цэргийн болох харж дуурайдаг. Ер нь бага насны өндрөл бас нэг өөрсдөө тэгж хэлсэн. Тэгээд яг бидний чинь орон нутгтай конкурстэй байсан тухай ч одоо Америктэй конкурстай тэндээс комисс очоод бид нар ч бас сургуульд илсэхгүй одоо Батлан сургуульд энэ жил одоо тэдний сонсогч авна гэдэг тийм байдлаар яриад тэндээ одоо 10 жилээ төгсөөд конкурстай бэлтгэж байгаа. Тэндээ өгөөд тэндээс хэлсэж авч. Оноо нэлийн дээгүүр. Оноо яг гоо тэгээд олон хүүхдүүд 40 гаруй хүүхдүүд одоо яг өсөлж ийсэн тэгээд энэ 7-8-аар ороод тэгээд сайн дагсан. Тэгээд Батлан сургуульч яагаад бусад сургуулийг бодох юм бол 9 сарын 1-ээс өмнө бид нар чинь ирж дөрүүлж ирээд нөгөө цэргийн хашаатны бэлтгэл карантин гэж ярьдаг шинэ цэргийн карантин тэрэндээ одоо гарч хээр гараад сар гарan хээр гарч 8 сарын 1-нд гараад 9 сарын 1-нд тэндээсээ буужраад хангаагаа өргөө тэгээд хичээлийн шинжилгээ мань эхэлдэг ийм ажил. Би бол одоо ер нь яг л одоо өдөөний хүүхдийн чамаар одоо өдөө өвөмэ дээрээ мал одоо 10 жилийн сургууль энэ амралтаар л одоо өвөмэ дээр очиж тусалж малж зүүнийхээ амралтаараа тэнд тэр хоёр дээр өнгөр өвөмэгийн хүүхд ер нь л өвөмэгийн хүүхд болчихсон. Манай өвөө чи бас нутаг орондоо нэртэй малчин улсын авраг малчин одоо намайг төрж явах одоо улсын авраг малчин болж исэн гэсэн. Тэгээд тэр одоо юм дагж та магадгүй одоо намайг 10 жилийн сургууль сурч байхад манай өвөө минь бас мал дээр гаргая тийм малчин болгоё гэдэг тийм юмнууд бас манай аав ээжтэй зөрчилдөө тийм юмнууд байсан байна. Цэргийн сургууль мал дээр гаргана одоо би өөрийнхөө орж хүүхдтэй авахгүй л гэдэг. Тийм юмнууд бас байсан. Тэгээд тэрийг яаж өвөөгийнхаа эмээгийнхаа тэр сайхан саналаар бас малч ухаанд сурч бас Монгол ах уу гэдэг юм бас сурж ирсэн байна. Тэрийг бас бахархаж. Хэрвээ цэргийн хүн болоогүйсэн бол Бацах бол одоо цагаан мянгат сууж явах юм шүү дээ. Одоо магадгүй. Сайхан болчихсон. Тийм сууж явах. Өөр хангаад нэг сайхан мянгат ч сууж явах юм шүү дээ. Ер нь одоо багтаа ер нь сумын төв дээр өссөн амралтаараа мал дээр гарна гэх ингээд малч ер нь хэр нүдтэй. Ер нь малд нүдтэй шүү. Бид нар ч яг одоо ингээд одоо хөгшчүүд дээр өсч байгаа. Тэгэл өглөө зуны амьдрал чинь өглөө босоод адуу намууддаг адуу авчрал гүүгээ барьдаг. Тэгэл эмхтэй бидний үе одоо эмхтэй сайлч байхгүй бид нар өөрсдөө нөгөө ахугаар саадаг. Нэг нь одоо үеийн бидний үеийн хүүхд баг чинь нэг нь адуунд аваад нөгөөх нь одоо хүрүүнийгээ саадаг ч юм уу ингээл ийм мэтлэн байдлаар ингээд амьдрал минь өрнөж яг л нэг сайхан тийм энэ зураглал та нар бас төсөөлж байгаа тийм өдөөний амьдрал энэ сайхан тийм байдлаар л өссөн. Оюутан болоо хотод ирлээ. Цэргийн сургууль чинь өөрсдөө дотор цагаанд байрладаг нэг жилийн хугацаанд. Яг үе нэг жоохон санаастай. Анхудаа би чи ерөөсөө нутгаас аймгийн төвөөл орж ирсэн Улаанбаатарт ирж үзээгүй. Оо тийм бүр оюутан болж энд ирсэн шүү дээ. Ирээл нэг 7 хоног энд нэг бүртгэл гэж явж байгаа л. Тэгээ ээж намайг харж ирсэн. Тэгээд ээжтэйгээ ойлын Улаанбаатарыг нэг танилцсан. Нэг тухайд одоо ахын дээрээд шок юм байлаа. 13 доор ороод ахын дээрээд тэр хавийн нэг жоон өндөр байшингуудыг харж тэгээд шокийн байдалтай байж байгаа. Тэгээд шууд 7 хоногийн дараа одоо Улаанстад Батлан сургуулийн дотор байранда байрлал хэрийн гаралтын полигон дээр очиж сар тэнд зэргийн хашаатны бэлтгэлээ дуусгаал. Тэгээ буцаж орж ирэл шууд казармда 1 жилийн хугацаанд тэр казармын нөхөрлөл тэр зэргийн одоо хүний нөхөрлөл гэдэг юм чинь тэнд л одоо 200 гаруй залууч чинь тэнд л бууж гинэл шүү дээ. Тэгээд 2 давхар байна. Гэр бүлийнхаа үнээр хэдэн он танилцсан бэ? Гэр бүлийнхаа үнээр би чинь 2009 онд сургууль төгссөн байх нь шүү. Төгссөн байсан. Төгсөөд 4 жилийн дараа би Батлан сургуулийг төгсөөд тэндээ дамжааны багшийн үгээр үлдэж ажиллаж байгаад тэгээд элитийн батальон руу томилогдоод тэнд очиж их нэртэйгээ танилцсан да. Очоод би чинь оройтон загсчаад албан шалтар 150 томилогдож очоод. Тэгээ манай хүн тухайд яг сургууль төгссөн бас тэнд 150 ажил. Удирдлагын доорч байсан биз дээ. Эхний жил бол одоо удирдлагын дор. Тийм байх. Бага байсан шүү дээ. Би чи яг офицер. Элитийн гэдэг чинь ер нь өндөр босхтой өндөр шалгууртай анги шүү дээ. Тэгээд тэнд очиж ажиллаад марш тактикийн тэмцээн уралдаанд өмнө харж лээс л да. Одоо
ингэж одоо 150 ийм тасаг оролцдог. Энэ тасгийн захирч нь одоо ингээд ийм хүн байдаг гэх. Тэгээ ерөнхий ичнээ бол мэддэг. Яг ингэж одоо танилцаж уулзаж учирч байгаагүй. Манай хүн чинь тэгээ нэг 150 хүний нөөц бол хүний нөөц явцаар игээд тэгэхээр чи зайлшгүй одоо хүн болгонтой уулзах шаардлага гарч. Тэгээ тэр үедээ ингээд уулзаал энэ тэр гэж хагаад тэгээд юу гэсэн бэ тэр. тэгээд эхний нэг жил жоох бичиг цаас өгж байгаа бичиг цаасаас автар юм авчирч байгаа. Бичиг дундаараа захиа тэгээд танилцсандаа тэгээ их нэртэйгээд танилцаад 2 жил гаруй ирэх жагаад тэр хооронд нь би бас 2 ч удаа ажиллагаанд явж таараад тэгж жагаад гадшаа гадагшаа хийх ажиллагаанд явж жагаад тэгээд их нэртэйгээд аль бисаар 2011 онд гэр болж 20 ээж нэг гэрт орсон да. Харин эхний нэг жил дарга болсон болохоор эхнэрээ эхний нэг жил жоохон захирангуй өнгөөр ярьж байгаа л. Одоо дандаа үлдсэн бүх жилээ захируулчих байгаа шүү дээ. Одоо ер нь бол батлан хамгаалахын салбараас одоо манайхаа бол эхийн зэрэглэл маш олон зэрэг ажлыг явуулж байна. Олон сайхан ажиллагаанд амжилттай оролцож байна. Амжилтыг гаргаж байна те. Одоо Монгол зэрэгүүдийн хүнлэмж өндөртэй байдаг гэж би бол олон сонсч байсан те. Таны хувьд ер нь хичнээн удаагийн эхийн ажиллагаанд оролцож байна. Хаашаа явж байна? За миний хувьд гэх юм бол 4 удаагийн ажиллагаанд оролцсон. Сьерра Леон, Чад, Афганистан, Өмнөд Судан гэдэг энэ ажиллагаанд. Ер нь бол Монгол зэрэг одоо яг энэ жил Монгол зэргийн эхийн сахилах ажиллагаанд оролцсон 20 жилийн яваад тохиож байгаа. Оо за бас удажж байгаа юм шүү те. Удаж байгаа. Тийм ээ. Давхарсан дагавар одоо 20,000 гаруй зэргийн албаагчийн эхийн сахилах ажиллагаанд үүрэг гүйцэтгсэн. Тэгээд энэ том арга хэмжээг бас манай зөвшөөрөгчийн Батлан хамгаалах салбарын маань энэ жил одоо ёслол төвлөрөөр тэмдэглээд эхэлсэн. Явж байна. Одоо анхдагч нарын эхийн сахилах ажиллагаанд оролцсон анхдагч нарын төлөвлөлөө авах ажиллагаа мөн одоо эхийн сахилах ажиллагаанд оролцсон эмэгтэйчүүд төлөвлөлт гэдэг их мэтлээ. Тэгээд дээр нь одоо ер нь 20 жилийн түүх гэдэг бол бас том хугацаа тийм. Энэнийхээ одоо туршлага ол дутагдлыг илэрхийлэх ийм ажлаар хэмжээнүүдийг бас эхэлсэж байгаа. Тэгээд миний би өөрөө 4 удаагийн ажиллагаанд оролцсон болохоор бас энэ талд бас нэлээд туршлагатай гэдэг үү. Илүү оролцоотой байна уу? Оролцоотой оролцож байгаа. Манай ер нь миний ажиллаж байгааг нь хэлсэн мөн ч гэсэн ер нь энэ хүмүүсийг сургаж бэлтгэх энэ ажиллагаанд явах энэ чиглэл дээр бас төлхөн анхаардаг ажиллагааны өмнөх бэлтгэл. Одоо энэ нөгөө хүмүүс жил 6 сарын хугацаанд явах шүү дээ. Миний өмнө одоо нэг сарын хугацаанд 45 өдрийн хугацаанд ажиллагааны бэлтгэл сургалтыг хангах энэ үйл ажиллагаанд бас манай хэлсэн манай өдөртөн бүрэлдэхүүн маань ингэж оролцдог. Бас тийм онцлогтой. Би өөрөө болохоор бас яг Афганистан цэргийн багийг удирдах авч явж байсан. Тийм. Ер нь одоо тэр дөрөв явж исэн ихийн хамгийн онцлогтой газар нь аль байв? Хамгийн хэцүү нь сонирхолтой явдал тохиолж исэн ч гэх юм уу те. Ер нь л ажиллагаа болгон л өөр өөр гэсэн онцлогтой шүү дээ. Хамгийн анхны ажиллагаа маань Сьерра Леон руу 2006 он анхны одоо яг нэг цөмсний байгууллагын цэргийн баг гэж оролцсон. Манай Монголоос анх удаа тэгж статусаар орж исэн тэр ажиллагаа нэгдүгээр ээлжинд би явж исэн. Тэгээд дөслөх цолтой сургуулаа төгсөө нэг жилийн дараа тийш явсан. Тэр ажиллагаа маань л одоо хамгийн их одоо үр дүнтэй. Тэгээд өөрөөс надад одоо сэтгэл томрсон үйл ажиллагаа болсон. Түүний дараа тэгээд Чад руу мөн одоо цэргийн багт удирдах халуун шалд үүрэг гүйцэтгсэн. Дараа нь өөрөө 2013 онд Афганистан руу цэргийн баг авч яваад одоо хүн хариуцж авч явна гэдэг. Тэр маань бас онцлогтой үйл ажиллагаа. Яг ажиллагааны газар дээр тэр байлдааны өгч байгаа тэр хүнд хэцүү цагийн байдал дээр хүн удирдах явна гэдэг чинь бас тодорхой маш өндөр хариуцлагатай маш одоо төслийнхээ өгсөн үр даалгаврыг бас биелүүлнэ. Тэр олон хүний итгэлийг тэр олон хүний амнасыг хариуцж явна гэдэг чинь бас нэлээ чухал шаардлагатай ажил. Тэрүүгээрээ бас багч явдیں۔ Сүүлд Өмнөд Суданд ажиллагаанд явлаа. Энд одоо батлан Монгол Улсын нэг батлан орж байгаа 850 хүнтэй. Энэ ажиллагааны явцаар үр гүйцэтгэдэг. Яг одоо ажиллагааны газар орон дээр тэр ажиллагаануудыг төлөвлөх, удирдах, зохион байгуулах юм одоо бичлэн хийдэг энэ ажиллагаа. Тэгээ энэ дээр үр гүйцэтгэж байгаа олон одоо цагийн байдлууд дээр өөрөө яг удирдах явж исэн. Барьцаалагдах төвшөнд хүртэл одоо явж исэн болохоор тийм ажиллагаа болгон л надад туршлага сурах хүмүүс ажиллагаа болгон л одоо шинийг тийм ээ шинийг гэдэг тийм л ажиллагаа. Тэр бол үргэлж бэлэн байдалтай дайны төвшүүртэй тийм байдал байдаг гэж сонссон. Ер нь бол бас их хүсэж яваад байх бас тийм газар биш шүү. Ер нь тэгэл их тайван байна гэдгийг л өөрөө сайхан. Тийм ээ. Тэр л хамгийн чухал. Танаа гэр бүлийн хүн болохоор бас их ажиллагаанд явж ирсэн үү? Тэгсэн. Манай хүн чинь сая 2021 онд Афганистанд холбооны өнгөрсөн жил өнгөрсөн жил. Оо за. Афганистанд холбооны өнгөрсөн Герман улстай хамтран үр гүйцэтгэдэг хамгаалалтын оротод
Маркус тэгээд ирсэн. За. Нэг 6 сарын хугацаанд та гэрээ орж юм гадаа гарч ирэх болсон шүү дээ. Охинтойгоо ойлоо үлдсэн байх нь шүү дээ. Ойлоо үлдсэн. Манай ээж охины минь харж ээжтэйгээ бид гурав ээжийн хөдөлнөөс авцраад тэгэхгүй бол битээр яаж энд байх вэ? Ер нь Монгол хүн болж төрсөн Монгол хүний бас Монгол орн гэдэг юм шиг ямар сайхан эрхчлөөтэй ямар сайхан орн бэ гэдэг юм ажиллагаанд явж ирээд Монголдо буугаад нэг агаар амьсгалах тийм ээ. Монгол хүнтэй хайрцах, Монгол орчноо харах гэдэг үнэхээр сайхан шүү дээ. Тэр хүмүүсийн байгаа байдал, тэр хүмүүсийн идэж ууж байгаа, тэр хүмүүсийн тэр амьдарч байгаа орчин нөхцөл, тэр хүмүүсийн тэр айдас төгшүүр хизээ хаанаас ямар одоо сум тийм ээ хизээ хаанаас юу орж ирээд бидний амьнасыг үүддэгч хөө гэдэг тэр үжил бодол тэр байнга амьдарч байгаа гэдэг бол үнэхээр энэ наснд одоо яаж юу хийсэн үйл өөрөө гэж л боддог. Яг ажиллагаан дээр очиод тэр хүүхдүүдийг харах хүүхд идэх юмгүй тэр одоо гурил нэг будааг тийм ээ чимх будаа хүртэл чимх гурил хүртэл ямар үн цэнтэй вэ гэдэг юм л дараач. Монгол чууд бид нэр ямар хацтай ямар хацтай юм бэ заяа ихтэй Монгол хүний заяа тийм ээ энэ үүдээс маань бид нарт ийм сайхан газар орно ийм сайхан хэрэгчлэг болгосон бид нар бас талархаж явах хэрэгтэй бол бид өнөөдөр нэг ингээл нэг юм жалгах жижиг юм тийм жижигхэн тулгад орсон асуудал яриа. Энэ бол юу ч асуудал биш. Одоо байгаа энэ хувь заяанд бас баярлаж явах хэрэгтэй шүү гэж. Ер нь бол одоо цэргүүдийн одоо байх одоо алба хаах хугацаанда ер нь одоо амьдрах орчин байт юм уу бүх юм бол их сайжирсан гэж ер нь ойлгож байгаа. Энийгээ дагаад ер нь цэрэгт явах залуучуудын тоо ер нь өсөж байна уу? Тийш ер нь бол одоо цэргийн байгууллагад одоо бидний өнөөдөр нийгэмд энэ харагдж байгаа байдал бол үнэхээр бас харьцангуй дээшилсэн тийм ээ. Ер нь цэргийн татагдах тийм ээ. Тэр залуучдын сонирхол бол жилээс жилд өсч идэг. Ер нь бид нар чинь бас нэг яг Монгол одоо дархлаа Монгол эр хүн гэдэг юм чинь бас нэг цэргийн хүнээр бас төсөөлөл бас нэлээд хөвжингийн эзлэх. Ер нь ихтэй дайчаар юм шүү дээ. Одоо бидний дунд насчтай тийм ээ. Энээс доош үеийнхэн залуучуудаас үлгэрл хичээх гэж одоо гэр бүлээрээ өөрсдөө юм сайхан халуун салгууд хийж бодлоо. Тий, цэрэгт ер нь нэг жилийн албад хаачихад бол одоо гэмгүй гэж бас залуучууд их боддог болсон байна. Цэрэгт яваад ирэхэд ядаж бие бэлдэр хүнээс үг сонсож тушаал гэж юу гэдгийг, цаг хугацаа гэж юу гэдгийг, ховын имэх цэгц гэж юу гэдгийг тий ах цах хүнтэй хэрхэн харьцах юм, хоолоо ядаж хэрхэн зүг идэх юм бэ гэдэг хүртэл. Ороо хүртэл одоо яаж засах ч хүртэл тэнд хичээлдэг байдаг шүү дээ тий. Бүгд журамтай. Амьдралын одоо тий маш мундаг сургууль баггүй дан чи. Тэгээ миний ажил нь ч гэсэн ер нь бол яг энэ нэг цэргийг одоо сурах бэлтгэх гэдэг үндслээр яг тийм тэрлээ бас бид нар ч бас яг одоо шинэ цэрэг татагдж ирээл тэр нэг ангид ирлээ. Тэр ирсэн өдрөөс нь эхлээ сургалтыг яаж явуулах вэ гэдэг юм чи манай одоо энэ яг бидний ажиллаж байгаа нь хэлсэн. Яг төлөвлөж одоо тэрнийх нь хөтөлбөр юмнуудыг гаргаж байгаа. Бодлогын хэмжээнд ажиллаж тэрийг нь одоо анги байгууллагууд тэрийг сургалтыг явуулдаг. Тэнд байгаа тэр аль багш тэр офицер ахлагч нар тэрийг одоо нүж авчлгүй тэр зэрэг аль багштад одоо сурах тийм үүрэгтэй гэж явдаг. Зөв. Тэгэхээр тэр талаар бол та илүү одоо зохилдог гэж ойлгож байна. Ер нь тийм шүү. За хоёр цэргийн хүн нэг гэртээ орж ирнэ. Тэ хоёр цэргийн хүн нэг гэрт байна. Ер нь бол одоо гэртээ юм цэрэг шиг одоо цэргийн анги дээр байх хүмүүжлэр гэрт илэрх үү? Айгуу шүү. Тэр бас тэр талаараа хоёлаа анхнаасаа л ер нь ярьж та яаш цэргийн амьдрал бид нар яг өнөөдөр тийм ээ. Яг сайхан ажиллах, сайхан амьдрахын нөхцөл бол яг энэ хувь хүний суурь гэр бүлээсээ мөн ажил дээр болж байгаа тэр хандлагаас л шалтгаалж байгаа. Тэгэхээр ажлын цагт л яг хийгээл энэ гэрт нэг гэрийн босхыг алхаж орж ирэл тэр яг өөр ингэсэн гэр бүлийн халуун талаа өөр амьсгал ээж аав тэр сайн аав сайн ээж байх тэр суурийг бүрдэж тэр хэдийн өнөөдөр ачаалттай гэж нэ одоо ажилласан ч гэсэн энд орж ирээд энэ сайхан гэр бүлийн халуун талаа амьсгалыг л авч явуул Гоштой шүү дээ гэр бүлийн бат суурьтай амьдрал шүү дээ. Гэсэн спортын одоо мастер цолыг хэдэн онд яаж авцгаав? Энийг ер нь болцол хангах ямар шалгуур шаардлага байдаг юм бэ? Битэрээ одоо энэ авсан чинь цэрэгжлийн спорт гэдэг. Одоо түрүүн би бас нөгөө манай багш бас хэлсэн тийм ээ. Энэ дээр өрөөнд байж хат тэр буудлын бэлтгэл дээр хийж хат ярьсан. Цэрэгжлийн спорт маань өөрөө бас их онцлогтой, ачаалттай ер нь өөрийн гэсэн норматив биелүүлж энэ одоо зэрэг шаардлага хангадаг мастерын болцлыг хангадаг. Цэрэгжлийн спортоор болоход
оны мэрэгжлийн авраг гэдэг авцааршил оруулах тэмцээн жил болгон одоо явдаг. Энд одоо тодорхой хэмжээгээр эхний 3 байрыг тэдэн удаа эзэлсэн тийм ээ. Одоо 3 алтан медаль, 2 мөнгөн медаль ч гэдэг юм, 1 хүрэл медаль. Босготой биш. Босготой. Тэрийг биелүүлэх зэрэгжлийн спортыг биелүүлэх норм норматив гэж юм да. Тэрнийг хангасан тохиолдолд тэрийг авч биелэх. Одоо нэг ийм өндөр амжилт гаргаад шууд авчихна гэж байхгүй. Ганц одоо нэг өдөр нэг тэмцээнд төрүүлээ. Одоо гоц байгаал тэгээд өгчтэй шагнал бол биш юм байна. Цол биш юм байна те. Чи одоо манай хүн чинь тэгэхэд зөвшөөрчний авраг оруулах тэр маш тактик тэр тасаг гэдэг тэмцээнээс 10 гаруй даг алтан медальтай төгөлж ирсэн. Тэгээд тэрнийхээ үндсэн дээр одоо ингээд зэрэгжлийн спортыг маш авсан. Тэгээд өөрөөс нь асууд би яг одоо ихээс тэр дундаа бол Батэрдэн авраг болсон шүү дээ. Одоо энэ маш тактикийн тэмцээн гэдэг чинь зөвшөөрчний хэмжээнд зохион байгуулагддаг. Мөн одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмжлэл бүх хүчний байгууллагуудад төрийн цэрэг болоод хууль сахиулах байгууллагуудын дунд явагддаг. Тийм. Одоо жишээ нь хөлийн цэрэг, онцгой, цагдаа, тагнуул одоо шүүх, тэгээд зөвшөөрч ингээд эднэрийн шилмэл багууд ирээд уралдаад аврагын тодордог. Ийм бас жил бол тэгээд ерөнхийлөгчийн левелд орон гэж зохион байгуулагддаг бас өндөр чанартай тэмцээн. Таны хувьд бол тиймэрхүү тэмцээнүүд бас олон орсон. Одоо би ч юм бол ерөнхийдөө би таас нэг оны мэрэгжлийн авраг офицер шал оруулах тэмцээн. Саадын зурвас 3 төрөлт гээд энэ тэмцээнүүдэд орж. Тэгээд тэр нэг юм уу 2 хүн ордог, нэг зүйл 5 хүн ордог ч юм уу. Өөрөө нэг бол ганцаараа одоо ингэж уралддаг ч юм. Ийм төрлөөр. За. Амбулын хувьд одоо гурлаа. Амбул гурлаа. Нэг охин. Эхнэр нэг охинтой. Нэг охин бол одоо зүгээр. Охин маань одоо битэрийн босс. Битэрийг л одоо командлагч ороо орж ил энэ үний удирдлаганд бүх юм хийн. Одоо тэрийн суу босс. Наашнатай хамтдаа. Би алуу цаг нар бас их шаарддаг. Аргаар зориулах цаг бас жоохон хомс энтер гэлтэй. Магадгүй бас гадшаа дотгошоо одоо их олон явсан ч гэдэг юм. Ингээд ер нь жоохон хүүхэд жоохон оройцсон гайгүй. За ер нь тийм шүү. Танилцаад чинь их нэртэйгээ танилцаад 3 ажиллагаанд авчиад тэгээд 2 ажиллагаанд явчаад нэр албасаар гэрүүлээ баталгаажуулаад тэгээд түүний дараа охинтойгоо болж тэгээд тэр хугацаанд бас дундуур нь сургалт тийш явах ажиллагаанд явах гэдэг энэ ажил бас байсан. Ялч явахгүй сэргийн байх ёстой зарчим цаг баримтлах альва юмд одоо хурдан одоо реакшн буюу одоо хурдан хариу өгөх тийм ээ. Тэр байхгүй шүү дээ. Тэгжээж бид нар ч одоо ялангуяа офицер болж байгаа хүмүүс тийм ээ. Өдөрт халбанчаар ажиллаж байгаа хүмүүс альва юмд хурдан шийдвэр гаргах. Тэгээд бодтойгоор ануустай шийдвэр гаргаж үр дүн төрөх, ялдан төрөх бас нэг цэргийн хүний цэргийн дарганы чадвар зарчим юм да. Гэртэйгээ танилцчих тийм үү? Одоо бас манай Батсөх Турмдагийн гэрт үзүүлж харуулах маш сонирхолтой зүйлүүд би бас орж ирэл харлаа. Олон байх шиг байна. Хоёулаас энэ дээр жоохон дэлгэрэнгүй ярилцъя. Яркол бас нөгөө эмээ өвөгийн хөвгт хүмүүжил гэдэг нь харагдчихна л да. Бид нар чанартай бурхантай тийм ээ. Шүтлэг бол ер нь бас байгааз. Шүтлэг байл байх бас Монголын бас нэлээд шүтлэгээ. Тэгээд манай гэр бүлээрээ л ер нь шүтлэгтэй шүү. Манай анч маш шүтлэгтэй. Ер нь аливаа үйл ажиллагаа яхтаа бас өөрсдөө нэг даатгачтай тийм ээ. Тийм шүү. Итгэл үнэмшил шүтлэг гэдэг зүйл чинь хүний дотоод хүчин технологи юм тийм ээ. Хэл байх. Тэгэхээр тараас сайхан бурхан шүтлэгтэй. Тийм их гоё хуучны юм л байна да. Өөртөө өвөө эмээс ирсэн. Тийм энэ манай өвөө надад бүр намайг одоо цэргийн сургуульд орохдол бэлдсэн. Тэгээд бүр 10 жил төгсөөд цэргийн сургуулийн хуваар авчлаа гэдгсэн чинь манай нэг ахаас тухайж 2000 онд чинь нэг 2 3 хүрээлэл авч ирсэн юм. Хүүдээ нэг имэйл бэлтнэ гэдэг. Тэгээд бэлдээд өөрхөө яг намайг төгсгöd бол бурхан болчихсон л та өөрхөө тэгээд дундаас нь ягаад би өөрөө аваад згсэн юм биш үү? Өвгөн згсэн юм л тэгээд би өөрөө аваад засах нүүдэн хийгээд ингэж яасан юм байна. За мэдээж төрийн одоо их хөгжим. Ороо анзалсан тэгээд хариуцж бэлэгдэл 10. Тэгээд ер нь л цуглуулдаг юм аа та. Манай хан чинь ер нь заан цуглуулнаа. Тэгээд яг гадагшаад явахаар эндээс одоо очисон газараас нэг заан болвол нэг заан авчрахыг нэг аяга нэг заан тэгээд нэг өөр нэг дурсгалын нэг юм магнит одоо өргөчний магнит энийг авчрахыг л ямарч очисон газараа тэгээд манай хан чинь тэгээд өөрөө яг тийм юм авчрах шиг ингэ шиг бол
Захин өөрөө бас явахаар бас тийм юмнууд авчирдаг. Тэгээ зураг бол мэдээж гоё. Гэр бүлийн зураг. Гэр бүлийн зураг. Бага байсан байна. Хүн бага байсан. Миний охин чинь нэг үрж исэн юм. Би энэ одоо бас нөгөө үндэсний Батлан амлах сургуулийн Батлан амлах удирдлагын их тийм гэдэг. Одоо манай яг үндэсний цэргийн урлагийн одоо яг цэргийн мэргэжил эзэмших дээд одоо актив энд сурж исэн. Тэгээд 2017-оос 19 онд Батлан амлах удирдлагын актив сурч төгсөөд одоо стратегийн төвшөнд тийм цэргийн удирдлагын төвшөнд одоо ажиллах энэ төвшөнд одоо сурах энэ нөхцөлөөр сурж 2 жил сураад энэ үе зураг авах болж исэн. Манай энэ гэртээ хүүхдээ харж исэн баг шүү. За энэ доошох цуглуулгууд одоо яг ямар учиртай юунууд уу хаанаас яаж цуглуулав? Энэ бас гоё цуглуулга шүү. Тэ ер нь ажил дээр болоод гэртээ ч гэсэн нэг энэ цуглуулгын дээжүүдийг ингээд тавих бас дурталтай бай. Энэ маань одоо нөгөө дурсгалын зооснууд гэдэг ажиллаж исэн газрууд болоод очиж исэн газруудынхаа одоо дурсгалын зоосуудыг авч исэн. Одоо жишээ нь ажиллагаанд үүрэг гүйцэтгэж явах үед дуулсан өндөр дээд түвшний хүмүүс за бусад одоо хүмүүстэй уулзахад өөрсдийнхээ дурсгал ер нь гадаадчийн ялангуяа одоо Америк НАТОгийн орны цэргүүдийн үнэтэйн удирдлагч нь өөрсдийн гэсэн нэг юм дурсгалын зоостой шүү дээ. Жишээ нь одоо сая Америк руу нэг эдгээр сургалтанд яваад ирэхэд нэг эмэгтэй хөшөөш генералын зоос энэ хоёр хоттой генерал энэний зоос энэ одоо нөгөө Аризона мужийн одоо үндэсний гавардын дарах тийм нэг зоос. Энэ өөрийн нэрнжт одоо өөрийн зоостой зоостой. Тэгээд энийг өгдөг. Энэ бол маш одоо энийг авсан хүмүүс том хүндлэл. Сайн нөгөө нэг ярьсан автем төгссөн гэ тэрийг энэ шилдэг төгсөгчөөр бас нөгөө нэг одоо онцгой тиймийнхээ одоо шилдэг төгсөгч нь болж исэн юм шүү дээ. 2019 онд ингээд тийм батламж тавьчихсан. Ондог биш үү? Энэ Афганистан нөгөө цэргийн бүгийн цагчаар үүрэг гүйцэтгэж байхдаа үүссэн цагийн байдал. Тий, 3 удаагийн явалтаар үүссэн цагийн байдал дээр манай цэргүүд маань нэр төртөө үүргээ гүйцэтгээд тэгээд энэ аюулгүй байдлыг хангасан гэдэг утгаараа яг бидний үүрэг гүйцэтгэжсэн баазын цагч нь одоо энэ Францын генерал бид нарт тийм дурсгалын зүйлс. Энэ их учиртай. Одоо энэ Тивол гэдэг энэ хан гэдэг аахгүй. Одоо ер нь Америкийн баазууд, энэ гадны баазуудын хамгаалтын хашаа. За. Тэгэхээр энэ хашаа шиг одоо бидний одоо амь насыг бат бөх хамгаалсан гэдэг утгаараа юм дурсгал одоо хэлбэр нь тийм Тивол хашааны одоо хэлбэртэй байхгүй. Одоо ингээд харахад Тиволон хамны хэлбэртэй ийм дурсгалын зүйл. Одоо ингээд хошууч бацх цагчтай Монголын цэргийн багийн хамт олон та нарын үүрэг гүйцэтгэж ингэж одоо амжилттай үүрэг гүйцэтгэж энэ аюулгүй байдлыг хангасанд тусахваа гэдэг энэ бригадийн генерал Оливер гэсэн юм Францын генерал. За 20 зураг өстэй гоё шүү дээ. За энэ 20 явсан ба шүү дээ. Залуу чи 2011 онд бид 2009-ээр Европын ордонд давхуулсан зураг байна. Энэ чи одоо залуу байсан. Дээр нь бид 6 сард 20 хийгээд өмнө сар гарна марш тактикийн тэмцээнд армийн марш тактикийн тэмцээнд хоёулаа хээр байжгаад бараг орж ирээд 6 хоногийн дараа 20 хийжсэн. Оо за. Тэгэхэд даргэрийнхэн маань даав ээжүүд маань хатам ихчнэр маань бүх юм зохион байгуулад би өөрөө нэг эхнэрээсээ нэг 3 4 хоногийн өмнө бууж ирж энэ үйл ажиллагаагаа зохион байгуулах нөгөө ресторан юмудаа яах гэдэг ингэж одоо хийж тэгээд шүүгсэн турхаал залуу байсан байх юм даа гоё. Одоо нөгөө соёлгын таарцсан атуу шиг. Энэ байранд ер нь хэдэн он орсон бэ? Энэ байр маань ер нь нөгөө Батлан амлах салбарч бас албаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах ажиллах амьдрах нөхцөлийг дэвшлүүлэх хүтнээс энэ байрыг нь 2008 онд барьж ашиглалтанд оруулсан. Батлан амлах салбарын төсвөр баригдсан байр. Тэгээд энэ битээр 2008 онд орж энд байрыг одоо хүртэл амьдарч байна гэдэг энэ сайхан хамт олонныхаа энэ сайхан одоо салбарынхаа бас тийм ээ ажил амьдарч байгаа хувьд сайхан өргөө гэртээ байгаадаа бас төлөх баяртай. Тэгээ ер нь манай салбар маань бас ер нь цэргийн албаагчдынхаа нийгмийн хамгаалалт тал дээр бас хөтлөө анхаарч ер нь одоо бид нар ч нэг ажиллагаанд яваал ингээд арга хэрүүлддэг юм тийм ээ. Нэг хүний амьдрал нэг нь одоо ажиллагаанд гадагш жил хугацаанд явчихад тэнд үлдчихэж байгаа хүний анхаарал тавих. Дээр нь одоо энэ өөрийн одоо өнөөдөр Монгол улстай үргэлж ажиллаан анги байгууллагада ажиллах энэ нөхцөлийг нь сайжруулах үүднээс одоо орон сууцлуулах тийм ээ. Барилга байшин барихын тал руу бас манай салбар маань бас нэлээд сайн ажилтдаг. Арга гэртээ санаа зовхгүй арга гэрийн асуудалгүй байх тусмаа
Харин Ажлаар гарах амжилт үр дүн илүү өндөр байна л гэж үзэж штэ. ер нь тэглэх явах зүйл байлаа. Энэ чинь сэтгэл хоёрлогоор нь ажиллаа зорьсон зорилгоо биелүүлнэ гэдэг чинь хамгийн чухал үүрэг штэ. За манай Батсүх дэд турандагийн гэр бүлийн хишиг. Хишиг. Зүгээр л хишиг лөө. Оо за. За хишгээ маань бол одоо энэ цэргийн цэрэгжилтийн спортын одоо мастер маш олон удаагийн бол одоо аваргалж исэн юм түүхтэй юм шүү дээ. Ер нь багасаа юм спорт хичээлдэг гэсэн үү? Багаас нь хичээлэг 10 жил тахтай яг нэг сарал хөнгө атлетик юунд явж исэн. Гэтэ яг нэг бидний үед чинь алтан намар гэж нэг тэмцээн зохиогддог байсан шүү. Тэрэнд энэ төр оролцдог байсан. Тэгээд цэргийн хүн болоод л ерөнхийдөө хичээлдэг. Сонирхож хэлсэн байна шүү дээ. 10 жил хаанд өгсөн юм. Дундгай аймгийн Эрдэнэтлээс ам. Оролцсон хамгийн дурсгалтай, сэтгэлд их ойрхон байдаг, хоногшсон тэр тэмцээн оролтоо хамгийн сэтгэл догтлуулж исэн одоо медалууд ч гэдэг юм уу те тэр тухайга. Тэгээ ер нь бол нэг цэцгийн 50 цаг тэр ингээд бэлтгэл сургуулиар их яадаг. Тэгээд би болохоор 2001 оноос хойш цэцэг төрчний марш тактикт тасаг өдөрдөд 11 он хүртэл тасралтгүй оролцоод тэр дунд хэсэг завсарлаад 17 онд бас тасаг өдөрдөж оролцсон байгаа. Тэгээд тэр хугацаанд бол 7-8 алт 2 мөнгө медальтай. Тэгээд сүүлийн үед болохоор Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн зохиогддог болсон. Тэр нь болохоор давхардаад оронгууд би үндсэндээ нэг 17-8 удаагийн маршинд орсон байдیں۔ Тэгээд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд бол 5 удаа тэргүүн барь эзэлсэн. Тэгээд ангидан бод шилжээ явах цомыг 3 удаа хадгалсан манай тасаг. Сэтгэвчин гэдэг ийм сайхан ийм сайхан газар албаажаад багч байдیں۔ Тэгээд залуу хүн дамаангуу цэргийн газар ажиллаж байгаа хүн бол спортоор хичээлэх хэрэгтэй. Залуу байхад бол ингээд дарга цаг нөр ор гээл тэнгүүт ордог. Сүүлдээ бол өөрөө хүссэн үсээг ингээд ормоор санагдаад ач үзмээр санагдаад. Тэг их сайхан. Өөрийгөө сайдаг мөр шиг л. Тэгээ спорт юу хүн дэр нэг сайхан юм өгдөг зүйл шүү дээ. Хамгийн сүүлд би одоо энэ ихний хэсэгтээ бол яхаа ингээд ойцсон болохоор би сүүлийн хэсгүүдээ аяг байгаа. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжилт марш тактикийн тэмцээнд тэргүүн барь эзэлсэн байна. Тийм байна. Аян цэрэгжлийн буудлагын тэмцээн. Тийм 17 оны хойно. Бас алтан медаль байна. Энэ 20 оны хаа. 20 бас буудлагын тэмцээнээр бас алтан. Би автоматын төрөл урт бууны төрлөөр ордог байхгүй юу? За. Энэ наад талаанууд нь манай ханы юунууд. Тэгээ энэ спортын мастерын тэмдэг маань. Тэгээд баггүй хөдөлмөр баггүй цаг хугацааг зарцуулж авсан энэ хайртай. Өнгөрсөн жил гадагшаа ажиллагаанд явчаад ирсэн гэж тэр тухайга хаашаа яв? За би 2020 онд миний анхны ажиллагаа Афганистан улс Герман улстай хамтарсан их хэсэг НАТОгийн тэргүүлсэний докторт хэрэгжил ажиллагаанд яваад ирсэн. Тэгээд 6 сарын хугацаанд үүрэг гүйцэтгсэн. Гэр бүлээсээ хол яхад амаргүй. Хүмүүс явж л байдаг. Миний хань ч гэсэн 3-4 удаа яваад иржсэн. Тэр болгонд бол арын албанд үлдчихсэн. Гэхдээ яг өөрөө яваад тэр газраарнд нь үүрэг гүйцэтгэн гэдэг бол шал өөр асуудал юм байлээ гэдэг би ярэ мэдэрсэн. Гэхдээ цэргийн хүн болсных бол би нэг яваад үзчихье гэдэг үднэс. Тэгээд хамгийн тэнд үүрэг гүйцэтгэж яхад хамгийн чухал юм бол ар гэрээ одоо сайн ингээд нэг бат доктортой одоо миний хөвч чинь жоохон байсан юм зориг гаргаад явцаа. Тэгээд ханим нь айгуу сайн арын албанд байж миний сэтгэл санааг нөгөө 50 байлгаж үүрэг гүйцэтгэх бүх боломжийг бүрдүүлж ирсэн. Тэгээд гоё тий. За ингээд ийшээгээ одоос манай хишгээгийн орчин байгаа. Одоо хишгээгийн маань галтгооны хэсэгт нэг зүйл анхаарал татаалаа. Хоёр ч зүйл юм биш үү? Одоос үзэгчтэй харуулъя. Энэ хөргөчлийн наах цуглуулдаг бас хоббитой хүмүүс бол бас нэлээдгүй байдаг те. Энэний нэг бол хишгийн юм шиг байна. Ер нь дандаа явсан газрууд бас цуглуулсан зүйлүүд үү? Яг очсон газраас манай хүн ч намайг явдаг хүн тэгээд авдаг. Бас нөгөө нэг ирч намайг дуртай болохоор найз нөхөд яваад ирэхлээр бас бэлгэлдэг. Тэгээд энэ их цуглуулга байгаа байхгүй аа. Айгүй хөрх одоо ингээд сархтны хөрхэн бэжидээс ингээд цуглуулаад тавьчихсан. Таны хобби юу? Бацтай турандаа. Тийм. Ер нь манай хүн юм цуглуулах хоббитэй. Би одоо нэг юу яагаад яад үзээд ингээд тавьчих. Энэ бас ингээ аягнууд яг нь бол ингээ юмн дээр өрдөг байсан байхгүй юу? Цэвэрлж яах нь айгүй хэцүү. Гэхдээ ингээ бас яг утга учиртай цэргийн талын ч юм уу бас ингээ гоё юм биш. Зарим нэг нь бас ээж авааргаа яа цомгтгцсан. Өнөөдөр тэгвэл миний өгөх гарын бэлэг энэ цуглуулганд чинь бас хэрэгтэй. За. Окей, одохгүй өгнө. За ишигээ унтлагын өрөө. За унтлагын өрөө манай. За унтлагын өрөө манай гүнжийн. Ерөнхийдөө
болно шүү дээ. За. Гүн чим билээ. Гүн чимлээ минийхний нэр нь хэмлээ. Гэдэг лээ. Инрэл юм уу? Хинчээ өстө инрэлийн найзууд яасан олуулаа юм бэ? Энэ инрэлийн найзууд уу? Минийхний тоглоом уу? Аав яриа гэдэг тэрийг. Найзууд Параараа юм уу? Туулаан бай. Тэр артлын тэр яга өнгөтэй хий. Ээдээ. Тэр цаатлын энийг хин гэдэг. Энийг хин гэдэг. Хэри. За ингээ гоё гэр бүлийнхаа зургийг ер нь бас их зураг ахуулдаг гэр бүл шүү. Ер нь зураг авахулнаа. Ер нь авахгүй шүү. Болж л үгүй ер нь цаг хугацааныхаа дурсамжийг үлдээгээд явчихсан сургалт. Зураг ахуулдаг ч юм байна, зураг зурулдаг ч юм байна. Тийм тэр зураг маань манай эхнэр нөгөө ажиллагаанд өрг гүйцэтгэж байхад нь эмэгтэйчүүдийн баяраар хамт олон битэрийн зургийг зуршаасан. Манай нөгөө яг битэрийн зургийг аваа явсан, ботор зураг аваа явсан чи тэрийн тэднэрийн дуурайгаар хар зурсан юм билээ. Ямар мундаг юм те. За энэ бол бас юм гоё өргөмжлөлүүд байна. Манай хүний битэрийн л нөгөө ажил дээр ажилласан шилдэг тамирчин болж исэн юу байна. Шилдэг тэргүүний офицер болж исэн шаардлагатай шүү дээ. Зөвшин Женжиштавын тэргүүний офицер болж исэн юу байна. Энэ 2007 онд бүрийн нэртэй Шүтчний тэргүүний эмэгтэй зэрэг албаагч болж исэн бас нэг тийм. Гоё. Энэ нэрээ ийм дурсгалын бас байгаа шүү. Наач гоё тий. Энэ бас ийм хоббит. Вэр нь бас зэрэг хоббит юм шүү. Хоббит ч юм уу одоо хайшин доктор сурчлаа юм. Энд бас ийм нэг пайжнууд цуглуулах дуртай. Ер нь явсан гадраас ч юм уу албааж сангийн болгох юмнуудыг энд ясан гэж цуглуулах. Үүтэй ийм юм. Түвэтийн бас энийг бас энэ бүгд ингээд наачдгүй. Тий наачд ингээд. Тийм ээ тий. Тэгээд оо за. энэ талбаанууд энэ зүрх төрлөөрөө. Тэгээ манай охин чинь энэ өдрийг аваад энэ тэнийгээр зарим минь одоо гейцэн уусан бол яцлаа. Инэрлэлтэй. Инэрлийн галтгаа. Инэрлийн галтгаа юм байна шүү дээ. Инэрлийн чэнэ гоё хоолоо хийдэг юм байна. Ямар мундаг юм бэ. За тийм л гэсэн хэлж төрж байна да. Сайхан догчулсан байна уу? За. Фотлитко. За. Олдон Бүрхэр брендийн лактоз агуулгагүй десертний бэлэн бэлтгэц орхилийн бүх салбаруудад шинээр ирлээ. Хайртай бүхэн. Юна ресторан. Кино. Кубаночка ачва. Кубаночка. Уламжлалт Орос технологи. Сансар хаач байхгүй хамгийн хэм хүнээр худалдаалж байна. Сансар сүлжээтэл хөөр. Цэвэр арцаар баяжуулан бүтээв. Ой, арцны үндэ хамгийн гоё. Астрын нэрээ хуудас Акар. Сюрприз. Киндер сюрприз. Киндер сюрпризийн тоглоомуудыг Apple ID аппликейшний тусламжтайгаар скандал хөдөлгөөнд оруулаарай. Хүүхдүүдтэйгээ тоглонгоо шинэ зүйлийг нээгээрэй. 3-ээр нэмэх нь 4. Талаа. Чи бол жинхэнэ уралдаанч мөн шүү. Киндер сюрприз нь дотроо сүүн давхартай зөөлөн шоколад юм. Apple ID татаж аваад хүүхдүүдтэйгээ тоглоорой. Шинэ шүдийг нэмэлтэн. Шиг айц юм. Жаахан л айц. Би ингээд шүдэд танаа бороо угаадаг хангай. Чи надад шүдээ яаж угаах зөв ахыг бодож. Шүдээ ингээд наад зөв ирвэлдэг аахгүй юу? За. Би ч өөрөө бас бороо угааж ирсэн. Окей.
Билобил шилдэг байхад нь тусалдаг. Гинко Билобагийн хандан тархины хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, оюуны чадварыг сайжруулна. Билобил ухаан саруул бие эрүүл. Зарим жороор хамтдаа хоол хийвэл илүү амттай болдог. Баг зэрэг ад жаргал дээр хайрыг хангалттай нэмжгүүд чимэх баяр баясгал цацаад хамгийн сүүлд нь гол орцоо түрхэн. Учир нь Нутелла бүх зүйлийг амттай болгодог. Нутелла хамттай байхад сайхан. Зэмбэнэ намайг марлаа гэдэг. Би өнөөдөр чиний шүдийг өгсөн. Сэмбэнэ би энэ газрын супер тагч байна. Хаад намтай басна. Баа ямтай. Намайг маргадлаадаг би танаа зэн таслуулсан. Одоо та дасгалтаа олцгоё. 1 2 3 4 5 би ч өөрөө бас буруу угаажсалтай. Окей мөн. Энэ газрын нэр нь бодож самрын гайхалтай тогооцын газар. Вау. Сэмбэнэ би энэ газрын тогооч байна. Та нар юу идэх вэ? Спагетти идэ. Би бас мэ. Пицца. За энэ газартай дахиад хүрээд ирээрэй. Амт. Рафаэлло хорон бүрт хайрыг мэдрүүлнэ. Австрийн номер 1 Акер. Цэвэр арцаар баяжуулан бүтээв. Гоё арцны үндэ хамгийн гоё. Сансар хаач байхгүй хамгийн хэм түнээр худалдаалж байна. Сансар сүлжээ дэлгүүр. Авда Кубаночка авдаг гэж. Таныг ахав уу, намайг ахав уу? Хүүг авъя. Кубаночка уламжлалт Орос технологи. Юна ресторан. Олдон бургер брендийн лактоз агуулгагүй десертний бэлэн бэлтгэц оргилын бүх салбаруудад шинээр ирлээ. За цаг орон болчлоо бас жоохон хүн тоол. Хэлж бол ер нь ойлоо уг нь гайгүй цаг яагаад ихсэлшгүй болсон бол. Тэндээ тэгээд хөгжрэлд ороод хоёул бас цаанд буудлын дасгал хийгээ. Яах. Энд дээр бас яачлаа. За сайхан боллоо. За сайхан боллоо. Сайхан Монгол хоолой хийсэн байна да. Өөд. Шиг хамт суугаад идэх үү? Монгол хүн чинь бас нэг дасан зохицох чадвар гэдэг юм маш сайтай шүү дээ. Ялангуяа одоо зэргийн ажиллагаанд бид нар ч очиод үүрэг гүйцэтгэх. Одоо жишээ нь ингээд энд өвлийн одоо хасах 30 та байхад өмнө судаанаар очих нэмэх 30 та. Тэгээд эрсдэс одоо нэг талдаа одоо 60 градусын зөрүүнд орчин гэдэг чинь тэр хүний одоо монгол хүний бие физиологийн хувьд хүлээж авах. Тэрэн дурдан тасал тэр ажиллагааны хүнд үүргийг гүйцэтгэх гэдэг бол монгол цэргийн бас хэр цуутай үүрэг шүү. Тэгээ ер нь ажиллагаан дээр монгол цэргийн та түрүүн бас яжсэн монгол цэргүүдээр суу алдраа бас олон улсад дурсагж байгаа гэдэг тэр бас үнэн. Тэгэхээр одоо монгол цэрэг байгаа газар ямар ч хүмүүс гадаадын хүмүүс бүтэн ойртойгоо хондог. Аюулгүй гэж би өөрөө итгэл авч хондог гэдэг. Тэгээд Монголд гадагшаа явах аливаа цуваа эргүүл одоо ингээ холын эргүүл явахад монгол цэрэгээр хамгаалуулж яваа гэдэг. Одоо ингээ төлөлтийн хурал болно шүү дээ. Холын эргүүл мэргүүл ингээ олон хоногоор 3-4 хоног. Тэгэхэд тэрний төлөлтийн өмнөх шатны хурал дээр нь болоход монголчуудаар хамгаалуулж энэ цуваагаа авч яваа. Бич. Монголчууд яг аюулгүй байдаг, цаг хугацаанд ирдэг, цаг хугацаанд очдог, очих газараа яг хүрдэг гэдэг. За, амттай сайхан оройн зоог барьсанд маш их баярлалаа. Хоол гайхалтай байлаа. Тэгээд аягны хариу өдөртэй гэж те манай Батцэгтэй турандаа маань өөрөө бас
аяг цуглуулдаг хоббитэй хүн юм бэ шүү дээ. Тэгээд бас цуглуулганд нэмэр болёо гэд нэвтрүүлгийн маань тэгээд ихтгэлч одоо 5 нүдэн брэнд маань ажилладаг юм байна. Тэгээд эднийх одоо Ихван гэдэг энэ гоё шаацангийнхаа цуглуулгыг танаа гэр бүл одоо аз жаргалыг бэлэгдэж аяг гэдэг чинь өөрөө их гоё шүү дээ. Дээшээ харсан сав гэдэг чинь өөрөө бэлэгдэл утгах нэг сайхан те. Тэгээд энэ хүү шаацангийн одоо цуглуулганы дээжийг танаа гэр бүлд дамжуулаарай хэмээн өгсөн юм байна. За баярлалаа. За танаа хамт олон болон 5 нүдэн брэндийн хамт олонд бас баярлалаа. Цуглуулга маань бас аривчж байна. Тэгээ аяг гэдэг бол одоо дээшээ харсан савтай альва юм аривжуулах ийм утгатай учраас. За баярлалаа. За мөн хөргө охинд нь маа 5 нүдэнгээс бас одоо эрхлэн гаргадаг бас зүв гэдэг брэнд байдیں۔ Энэ би одоо нэг айлууд очихдоо бас бэлэг найрамдлын бэлэгдлийн одоо тумбааштай одоо тумбаашийн зурагтайг нь авдаг. Тэгээд энэ маань бол 500 ширхэгтэй 50-ыг хайрцаг нь 36 см-ийн хэмжээтэй ийм гоё эвлүүлдэг пазл байгаа. Тэгээд гоё гэр бүлэрээ нэг авралтын өдрөөр гоё сууж эвлүүлээрээ тэгээд сайхан жаазлаад хандаа өлгөөрэй гэдэг энэ зүв зүйтэй брендийг зүв зүйтэй байгаарай гэдэг бас гардуулж яваа. За баярлалаа гэрээ минь. Эвлүүлээ тоглоороо заа юу. За гэж штэ. Баярлалаа. Баярлалаа. Өө яс хөрх юм баярлалаа гэж штэ. Ус бүтээгч 5 нүдэн. За тэгээд өглөө эрт яванд бид нар бас хөвсгөл рүү өглөө 7 өнгөрөөд хөдлөх ёстой. Тэгэхээр эндээс бас эртхэн гараад гэрээрээ дайрч ховын бэлтгэлээ базаагаад тэгээд хөдлөндөө манай гэхдээ хин Батцагтай турандаа маань бол өглөөний 5:30-га босчдөг гэж байна. Тэгээд бас нэг жоохон хөнгөн дасгал бие халаах зүйл бас хийчих зордъё маа гэж шүү. Ойр дайлд хоноогүй бас хоноод эхэлсэн сайхан байна. Тэгээд өнөөдөр бас жанжин штаб дээгүүр явж хонох айл нэлээдгүй хайсны эцэст Батцагтай турандаа маань хонохыг зөвшөөрсөн. Тэгээд өнөөдрийн хонж байгаа айл сайхан нүдэ олсон айл байлаа гэж бодож байна. Ер нь залуу гэр бүлүүдийн гоё төлөөлөл тэр дундаа цэргийн хүн байна гэдэг өөрөө ямар сайхан бахархалтай юм бэ. Тэрнийхээ төлөө бүх зүрх сэтгэл бүх зүйлээ дайчилж ажил мэргэжлийнхаа төлөө хийж бүтээхийн төлөө бусдынхаа заавал манлайлагч байж араасаа одоо олон сайхан залуучуудыг түүчилж явна гэдэг ийм зорилго дотроо тээцсэн ийм цэргийн хүмүүс гэдэг чи яг иймэрхүү гоё манлайлагч түүчилэгч болж явдгийм байна гэдгийг бас энэ дугаараасаа ойлгож авлаа. Тэгээ айл бүхэн маань нэгэн сайхан шинэ ном байдаг. Өнөөдөр бүгдээ бас Батцүхих гэдэг нэг сайхан шинэ номтой танилцлаа. Үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд хэдүүлээ өглөө босоод үлдсэн зургийг авчаад дараагийнхаа ажилд мордондоо. За бүгдээ сайхан амарцгаарай. Өглөө уулзъя. Нарны гэрэл гялалсан гиген цохнууд сайн байна уу? Ихний хараари байсан ээжи аваа сайн байна уу? Унтахнаас ирээгүй хөрхөн дүмэн сайн байна уу? Ширэн дээрээ дэлгээстэй шинхэн ном сайн байна уу? Ногоон авцсан дэлгсэн улаас хайлаас сайн байна уу? За өглөө мэд. Өглөө мэд. Сайн байна. За жоо оройтой ч унтаад тосоод гайв шүү дээ. Эвэрхүү байх шүү дээ. Халуун мэт юм шүү дээ. Халуун. Ерөнхийдөө халуун шүү. Бас бохч юм шүү дээ. Цонх нэхгүй бол бүр одоо гадаа сайхан болчихлоо. Гадаа сайхан болчихлоо юм уу? За өглөө хийдгийг босдгоо. Би өглөө нэг 5:30-аас 5:40 хооронд босдгоо. Тэгээд өглөө босоод өглөө болгоо юм балтаа боссон. Тэгээд жоохон биеийн хөдөлгөөний дасгал сургалт хийгээд минутээ тэгэл ажилдаа яваад. Асрах юмнуудыг хяналтчаа тэгээд ажилдаа явна. Ажилдаа заримдаа автобусаар явна, заримдаа өөр машинтай явна. Тэгээд бас эндээс явах чинь та өглөөч өдрөөрөө битэрийг ирэхэд төвчрэл байсан. Тэгээд эртгэл гарахгүй бол бас төвчрэл шил тооцорч. Тэгээд өглөө өрөөнд тэгээд хөнгөн мэдээлэл гардаг юм да би
Тэгээд ялгаагүй дээ. Одоо сайхан тэгээд Джеймс Хитэл ойр долоо холд тавьсан. Одоо зорилтууд юу байна? За энэ жил одоо манайх нэг ийм өөрчлөлт хийе гэж бодож байгаа. Тим юм газар руу явъя гэж бодож байгаа ч үгүй юм те. Ер нь бол яг хоо бас бид нар чи байнга л сурч боловсрох хэрэгтэй. Би өөрөө бас нэг энэ жил 2022 онд нэг докторт сурчдаг юм гэсэн. За. Тий. Одоо зэргийн шинжлэх ухааны магистраа хамгаалаад 3-4 жил болчихж байна. Тэгээд энийг ягаад цаашаа докторт дэлсэж сурах юм төлөвтэй байна. Гэр бүлийн хувьд бол яг хөө тэгээ сайхан гэр бүлийн амжиргааны түшинг сайхан ягаад ажлын тэг хүн бүл нэмэх зорилготой. Тэгээд ер нь тэгэл зохицолтгүй хөдөлмөрлөхөл үүрэгтэй байна да. Зорилго чиглэлээ болгож байна да. Одоо тэгвэл яг Дэтрунда Бацгүй хувьд тийм ээ. Одоо ойрын жилүүдийн төлөвлөгөө юу байна? Ажил дээр гарч байгаа одоо өөрчлөлт шинжилтүүд юу байна? Тэр тухай. Тэр нь бол яг нэг ажлын өмч үүрэг маань сургалт тэлтгэл бие бүрэлдэхүүнийхээ сургалтыг явуулах энэ үүрэгтэй. Тэгээд нэг сургуулийн жил буюу одоо манай зөвшөөрчний нэг одоо 2021-с 22 оны сургуулийн жилийн үйл ажиллагаа маань одоо явагдаж байгаа. Эндэнтэй тал хувь нь одоо ингэ явагдаж байгаа. Энэ сургуулийн жилийн төлөвлөгдсөн сургалт тэлтгэлүүдэд амжилттай зохион байгуулахад одоо өөрийнхөө бүх боломж нөхцөлцөөд ажиллах юм зэрэг сургалт тэлтгэлийнхаа үр дүнг одоо өндөрт байлгах тийм ээ. Альва ер нь бидний үндсэн үүрэг бол тийм ээ сурч хөгжиж явах хэрэгтэй. Тэрийнхээ хүрээнд одоо их орны батлан хамгаалах энэ үүрэг маань энэний чиглэлд одоо бие бүрэлдэхүүнийхээ сурах одоо хамт олонтойгоо ажиллах ийм төлөвлөгөөтэй байна. Тэгээд энэ жил 2022 онд Монгол улсын дэвших хүчин анх одоо инхий дэмжих ажиллагаанд орж үүрэг гүйцэтгэсэн 20 жилийн ав маань болж байгаа. Энэ 20 жилийн одоо баярын мэндийг үе инхийг сувлагч нар одоо ажиллагааны газрын дээр үүрэг гүйцэтгэж байгаа нийт инхийг сувлагчтай бас баярын мэнд төргээ та бүхний минь одоо инхийн хариулс улам одоо дээшээ байх гэж хүсье. За мөн одоо зөвхөн 101 жил 101 жил гэдэг бол аливаа юмны нэг гэдэг бол юмны эхлэл байдаг тийм ээ. 100 жилийнхаа шинэ 100 эхэлж байна. 100-ныхаа одоо аг тэмдэглэсэн шинэ 100-да одоо бид хүн өшөө илүү Монголын зөвшөөрчний нэр хүнд дэлхийн тавцан цуврайтаж тийм ээ. Энэ талбаасан үе үеийн дараамаар үе үеийн албаагчдын маань одоо гаргасан нөрөх хөдөлмөр одоо түүчээлэн үргэлж цаашаа хөгжиж тийм ээ. Монгол цэргийн яруу алдар одоо үрд мондан матрах болтгоо гэж яддаг. Үе үеийн дараа цэргнэр авцаар ахлагч ажиллаж албаагч энэ бүхэнд одоо 101 жилийн анд ачин цагтай мэндийг хүргэе. Ялгаа авахгүй бид нар цэргийн гэр бүл цэргийн энэ таванд л боловсрч энэ таванд одоо шанагдчих юмгийн хувьд энэ хамт олонтойгоо ажиллах сайхан байдаг. Тэгээд одоо энэ хүмүүстэй бас баярын мэнд хүргэе. За таны мэдчилгээг одоо цэнгэрлэгцэн үзэн суугаа. Бүх одоо айрам цэрэг гэсэн энэ зүйлтэй амьдралдаа олуулсан бүх хүн сонссон баг гэж итгэж байна. Маа нэвтрүүлгийн зүгээс ч гэсэн та бүхэндээ одоо эрт цэргийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол цэргийн босоод байгаа хямараас үргэлж өгдөө байх болтугай гэж үсэг өрөө. Тэгээд гэртээ хонох боломжийг олгож бидний урилгыг хүлээж авч өөрийнхөө ертөнцөөр аялуулж ажил, хамт олон, гэр бүл бүх зүйлээ үзэгчтэй манаас бэлэрэнгүй сайхан танилцуулж өөрийнхөө одоо хувийн нууцаас хүртэл хуваалцсан явдалд бол туйлын их баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй тийм ээ. Эрүүлийн хийх хүсэн өрөө. Тэгээд Монголынхаа одоо сая үзэгчтэйхээ өмнөөс энэ эрүүлийг л өргөн дэвшүүлье да. За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн бас гээд манад зочлон ирж бидний нэг өдөр нэг миний амьдралыг хамт хуваалцсан та бүхэнд бас баярлалаа. Тэгээд танаа уран бүтээлийн хамт олондоос ажлын өндөр амжилт хүсье. Олон айлын сайхан номноос уншилцаж сайхан ирээдүйг төгөөрэй гэж хүсье өрөө да. Тэр ир бол бат сайхан орш. За хөтлөө да. За би заавч. За. Их орой ирж их өглөө явж одоо хөндрүүлсэн бол хоочлаарай. Зүгээр энэ байдаг л бидний өдөртний амьдралын нэг. Танай гэр бүл азараа сайхан бол өсөй өрөө. Охиндоо баяртай гэж хэлээрэй. За гарч байгаа бах тий. За баярлалаа. Ажил хүсье. За баярлалаа. Амжилттай. Баярлалаа. Хамт байсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Танай тооны нэвтрүүлгийн нэгэн дугаар энэ хүрээд жаргаж байна. Магадгүй дараагийн дугаарт танай